Боловсрал. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулна. Бүсийг мэдлэгийн бүс болгож хувирахын хүрээнд бол бид нар яхаггүй боловсролын олон шатлалд энэ чиглэлээр оролцооны загварыг бий болгож байгаа байхгүй. Энэ удаагийн бүс хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын засгийн газраас бүх бүс нутгуудад, бүх аймагуудад космос технологийн коллеж бий болгох асуудал ирж байна. Японы засгийн газартай энэ асуудал ирээд мэрэгжлийн инженерүүдийг бэлдэх тухай асуудал ирж байна. Энэ бол технологийн коллеж гэсэн үг. Дунд сургууль төгссөн 15 настай хүүхдийг аваад ахлах сургуулийн 3 жилд нь инженерийн суурийг сайн тавьж өгөөд тэнд нөгөө дараагийн дээд сургуулийн институтын шалгалт энэ гэж санаа зовох сатаарах юм байхгүйгээр яваад дараагийн 2 жилд бүр мэрэгжлийн юм нөгөөд яг гараараа юм хийдэг. Дэд бакалаврын зэрэгтэй ийм хүмүүсийг бэлддэг ийм брэнд боловсролын систем байгаа юм. Яг баруун бүсээс нэг зарим нэг статистик дурдах юм бол ер нь баруун бүсэд дунджаар жилдээ нэг сүүлийн 10 хэдэн жилийн динамикийг аваад үзэхээр нэг 5-8 мянган хүүхэд тийм ээ ерөнхий боловсролын сургууль төгсөд байгаа. Гэтэл тэдний ерөнхийдөө нэг 2-3 мянган л тийм ээ тухайн бүс нутагта сурж ийн гэж үзэх юм бол нэг 40 хүрэхгүй хувь нь тийм ээ тухайн аймагийнхаа ч юм уу тийм ээ ихтэй сургуулиуд дамжин боловсрол эзэмшиж байгаа гэдэг нэг юм практик байгаа. За тэгэнгүүт нөгөө төв рүү шилжиж орсон нөхдүүд маань боловсролоор дамжаад шилжин суурьшигч болж тийм ээ өөрөөр хэлбэл орон нутагтаа хувь нэмрээ оруулах байх юм хандлага бол ажиглагдаад байгаа. Өнөөгийн энэ залуу 10 жилийн дараах ажлын байртай болъё тийм ээ нөгөө 1-р ангид орж байгаагт 20 жилийн дараа ажлын байртай болъё. Тэр ажлын байр нь бэлтгэж байгаа мó гэдэг асуудал байгаа байхгүй. Баруун бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Мөсийн тийм ээ Завхан, Ховд аймаг дахь салбар сургуулиуд, Говьалта аймгийн анагаахын сургууль гэдэг энэ сургуулиудын хөтөлбөр багшлах болсон хүчин, хүний нөөц тийм ээ сургалтын орчин энэ тал дээр нь бас нөгөө сайжруулах мэдээ судалгааны суурилан сайжруулах тий. За үүнийхээ үндсэн дээр яг боловсролын үйлчлэгийг нэг тийм ээ татах хүчин зүйл болгож өөрчлөх боломж байгаа бол бас нэг юм харагдаж байгаа. За тэгэхээр боловсролын үйлчлэгийг сайжруулна гэдэг зүйлийг бид нар бас нөгөө талдаа боловсралтай хүмүүс маань хаана очих вэ гэхээр мэдээж ажил хөдөлмөр хийн тийм ээ баялаг бүтээхэд оролцсон. За тэр утгаараа бүсийн маань хөгжлийн тэргүүлэх чиглэл юу байна гэдэг дээр тулгуурлаж энэ боловсролын бодлогыг бас эрэлттэй мэрэгчлүүд маань юу явах вэ гэдэг энэ чиглэл рүү хандаж бас авч үзүүл зүйтэй юм шиг харагдаад байгаа. Мөн гадаад дотоодод сургууль төгссөн мэрэгжлийн ажилтнуудыг энэ бүс нутагт хэрхэн тогтвортой ажилуулах уу гэдэг дээр ерөөсөө л татварын таатай орчин маш чухал байна. За баруун бүс нутгийн хувьд нэг том давуу тал нь Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль нь бол баруун таван аймгийнхаа Ховд аймагт байршдаг байгаа. За энэ хүн Мөсийн баруун бүсийн сургуулийг цаашдаа кампус болгон өргөжүүлэх засгийн газрын мөрийн хөтөлбөр туссан байгаа. За мөн энэ зүйтэй мэрэгжлийн боловсрол олгох энэ таван аймагт байгаа байгууллагуудыг чадварыг сайжруулах гэх мэтчлэн зүйлсүүд бол яг хүний нөөцөө бэлтгэж энэхүү уулуурхаан бус салбаруудын экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржүүлэлтийг хийхэд маш чухал суурь болж байгаа.